За сайн байцгаана уу? Болгон зохион байгуулагддаг одоо хийгддэг Keller Williams Mongolia-гийн одоо лайв буюу одоо Keller Williams-ын шилдэг агентууд оролцдог энэ удаагийн лайв маань ингээд эхэлж байна. За өнөөдөр бид нэг онцгой зочинтой байгаа. За одоо манай Keller Williams-ийн анхны агентуудын нэг одоо Батгэрл гэж одоо шилдэг агент хөрөлцөн ирсэн байна. Тэгээ Батгэрлын хувьд бол саяхан зөвхөн Keller Williams Mongolia төдийгүй салбарын хувьд рекорд болох одоо 15 тэрбумын гүйлгээ хийсэн одоо ийм нэг онцгой агент байгаа. За тэгээд ойлоо ярьцгаа эхлэх үү? За тэгээд сонсож байгаа хүмүүстэйгээ мэдчихлэхгүй юу? За тийм бүгдээрээ сайн байцгаана уу? KW Keller Williams-ийн агент Батгэрл байна. За өнөөдөр Батгэрлээ ойлаа. Жоон дэлгэрэнгүй ярилцсан шүү. Тэгээ чиний хувьд бол нэлээд бас товчхон ярьдаг хүн гэдгийг мэднэ. Гэхдээ хэдүүлээ хоёулаа бас аль болох нөгөө үр бүтээлтэй байхын тулд бас жоон дэлгэрэнгүй ярих хичээгээр тэхүү. Болж байна уу? За тэгээд би халаалтын асуулт уу юу? За тэгээд сайхан наад уу, сайхан амар уу, хаагур амар уу те. За тэгээд машин бензинээр дүүрнөө, бензинээ авч чадсан уу? За ингээд эхлэх үү? За тэгээ. Сайхан надлаа. Бүгдээрээ сайхан зунжсан уу? Сайхан амарлаа. Ингээд бүлээр нэг над өдрүүдээр гадагшаа авчиад ирсэн. Тэгээ ирээд ерөнхийдөө амралтын байдалтай байж байгаа 1-7 сарын сүүлийн 1-7 хоногт ажилд орсон юм уу? Тэгээ нэг уус даяар амарч байгаа болохоор бас амрахгүй бол шал хийд юм бас бодник болох гэдэг талтай нөө энэ хугацаанд харьцаарч хахад дандаа урд жилүүдэд бас ажиллаж байсан. Тэгээд зарим үед бас тархин амраад тэртээ тэргүй бүгд амарч хахад бас амарчмаар юм билээ. Үрсний амраа. За ер нь амралт ямар ч хүнд хэрэгтэй шүү дээ. Тэ? Ялангуяа агентийн хувьд бол маш стресстэй, байнгын одоо дуудлагатай, байнгын одоо хилцэлтэй. Тэгэхээр энэ жилийн хувьд бол сайхан амарсан юм байна. Ер нь агент болсноос хойш одоо сайн амарт одоо чадуу бидний амарч ийн үү ер нь? Амарлага яг хөө бидний ажил чи өөрөө бас харцангуй нөгөө хуруугаар уншуулад байдаггүй. Цагт баригдаад байхгүй өдөр болгон офисоор ирээд ах шаардлагатай бас заавал биш болохоор өөрснөө ажиллаа зохицуулаад менеж хийж болдог болохоор амралтыг бас зохицуулах боломжтой байдаг. Тэгэхээр зарим тохиолдолд амрахгүй бол бас болохгүй шүү дээ, тийм. Гэхдээ одоо нэг Facebook дээр явж байдаг шүү дээ нэг реалтор хүний одоо амралт гэсэн чинь те нөгөө амралтын газар те хөлн нь бол ингээд далайн ирэг дээр усан дүрцсэн. Гэхдээ лаптопоо сацсан нэг тийм зургууд явдаг шүү дээ те. Тийм учраас ерөнхийдөө хаач байсан нөгөө толгойн ингээ ажиллаж идэг. Тийм учраас одоо амар сурах хэрэгтэй юм шүү байна те. Тийм. Тэгээ бид нар өөрснийг амраахгүй бол чи амраа гэхгүй юм чинь тий зарим тохиолдолд үнэхээр шаардлагатай гэвэл буцаа амтраагаа ч хамаагүй бас зарим тохиолдолд амарч явах хэрэгтэй юм бэл. За ингээд 900-ны тэгээ монголчуудын хувьд бол хаа очиж нөгөө 7 сар баг бүгдээрээ амарчдаг учраас баг хүчээр чихгүй ингээд амарч जैन те бас нэг талын бас давуу тал байна шүү дээ. За ингээ надад уламжлал ёсоор нэг аваад асуулт байна. Тэгээ хоёлаа энэний дагуу яваад тэгээ дээрэс нь чиний хувьд өөрөө бас ярихыг хүсэж байгаа зүйл байвал яриад за ингээ явах шүү те. За тэгээ Батгэрл маань одоо өөрийгөө нэг төвч танилцуулаач. Ер нь одоо хаана өссөн хүүхэд бай, ямар мөрөгчлөлтэй бай, ямар одоо хоббитэй, сонирхолтой те. Ер нь Батгэрл гэж одоо төвчхон танилцуулбал одоо ямар хүн байна? Юу гэнэ чинь яг Улаанбаатарын хөвгдөж хот нөө юуны Говьсөмбөрийн Говьсөмбөр. Тийм 10 жилээ төгссөн хотод тэгээд нөө хуулийн чиглэлээр сурсан. Гэхдээ огт ажиллаагүй. Хуулиар сураад хуулиар ажиллаа. Тийм огт ажиллаагүй. Тэгээд нөгөө угаасаа селес төрлийн юм бэл хороо нөгөөтгөө дагаад. Ерөөсөө л ингээл нэг юм худалдаа 8 л хийгээ явцсан. Ер нь бол анхнаасаа худалдаа 8 хийгээ явцсан тий. Тэгэхээр яаж иж байгаа л буцаад одоо яг барилга салбарлаад 3 дахь удаага орж ирж байна. Яг энэ үйл хөдлөх рүү агентэр бол энэ удаа болохоос биш. Тэгэл буцаал өөр юм хийгээд дундуур нас явсан л да. Гэсэн рүү яхаа зайлшгүй нэг амьдралын шаардлагаар зарим тохиолдолд гэр бүлдээ өөр хүүхдтэй цаг гаргах шаардлагаар чинь ажлын 5 өдөртөө хагас бүцэнд нэг тэр амраад 5 цагт тэр тарж мартаж хамаагүй өөр тий. Тэгээд хүүхэд мөхөж жижиг хүн хахад нэг хэсэг хугацаанд тэгж ажилласан юмнууд бол байгаа. Гэхдээ олон төрлийн ажил эсвэл дандаа офисны хийж үзээгүй ажил бараг байхгүй. Эсвэл нөгөө за тэгвэл дурдаач бас хүний нөөц бичиг хэрэг зохион байгуулагч менежер те оюутан байхад юунууд төгсөөд энэ хамгийн анхны дээр болохоор нөгөө худалдагч бас юунууд бас байсан
зөөгч мөгчөөс л хэлдэг шүү дээ нэг дөнгөж сургуульд За. аюултай. Тэгэхээр нэг би одоо бодоход нягтлан тоогооч үйлчлэгчээс бараг бусдыг хийсэн баха. Офис ажилласан. За. Тэгэхээр хийгээгүй ажил байхгүй бараг шахав. Олон төрлийн ажил хийн гэдэг бол өөрөө бас туршлага Аа. тий. Тэгэхээр чиний хувьд бол бас тэр болгон чиний одоо туршлага болоод чиний бас олон төрлийн чадварыг хөгжүүлсэн. Тэ магадгүй тэр нь одоо амжилттай агент байгаагийн бас нэг суурьж байж болох юм тий. За тэгээд ер нь ямар одоо хөв зохиолоор энэ үйл хөдлөлийн салбарт ороод ирвэ? Одоо хүн болго янз бүр байдаг шүү дээ. Зарим нь бол судалж агаад, харьцуулж агаад, бэлтэж агаад орж ирдэг тий. Зарим нь бол зүгээр санаандгүй тий. Нэг найз гадагаа ороод ирдэг ч юм уу. Янз бүр байдаг. Чиний хувьд ер нь энэ салбар руу яаж орж ирв? Ер нь бол үндсэн суурь маань барилгын компани борлуулалтын дээр урдны ажил Төслийн борлуулалт тий. борлуулалт хариуцаад бас удаан ажилласан 5-6 жил ажилласан байна. Тэгэхээр тэр хугацаанд чинь бас манай компани бас нэлийн цар хүрээ өндөртөө 4-5 төсөл явж байгаа тухай үедээ 4-5 төслүүд маань дандаа хотхноороо зохион байгуулалтад хорооллороо энэ явж байсан. Тэгэхээр тэр суурь маань надад байсан. Тэгээд ер нь бол үндсэндээ явж хамгийн дуртай ажил маань болсон нөгөө орон сууц борлуулна гэдэг чинь бас аль хэлийн гэрийн нэг гал голомт байгаа. Тэ нөгөө би нэг сонсч ирсэн юм барилгачин хүмүүсийн өөрөөрөө бахархахгүй юу одоо ингээд энийг би бүтээн босгосон шүү дээ гэдэг нэг тийм үнцэг ингээд дараа нь тий харахаар энэ хороодлыг би бүтээн босгосон энд би гар бие оруулсан ч гэх юм уу тийм бахархаад ярьж байгаа юм харж байхдаа би бодож ирсэн тийм шүү дээ бид нар ч бас их тэрэнд ингээд оролцоод хүмүүсийн мөрөөдлийг биелүүлээ тий санхүү зохион байгуулалтанд нь хүндрэлтэй асуудлуудын одоо зээл мэйл байд юм уу царим тохиолдолд хямдруулаад ч юм уу тий боломжит нөхцөл байдал юмнууд нь тааруулаад гал голомтын насалцаад явж гин гэдэг маань миний хувьд ч бас тийм гоё мэдрэмж авдаг юу дуртай ажил маань болж таараад одоо нэг тэгэхээр тэрнээсээ нөгөө кайф авдаг төрлийн гэх юм уу тэгэхээр ерөнхийдөө буцаал орчдөг юм барилгын хариугаа тэгэхээр борлуулалт руугаа буцаал ороод ирдэг тэгэхээр үндсэн суурь маань нэгдүгürt байсан хоёрдугаарт миний нөгөө юу маань нэг үйл хөдлөлийг судалж исэн Century-гаас бас урилга ирээд орооч гэж. Яг тэр нөгөө хуучин систем байсан хүмүүс намайг таньдаг хүмүүс маань тэнд ажиллаж байгаа шүү дээ. Remax-аас бас санал ирээд тэгээд Century руу би явахд очиж сонирхож гэж бодоагүй. Юун дээр Remax-ыг бол сонирхоод нэг ивент дээр нь очиж исэн юм. Гэхдээ нэг тийм цаанаасаа энэ мөн бэ гэсэн мэдрэмж төрөөгөө. Миний байх ёстой газар гэж боддог юм тийм. Тэгээд KW-г анх байгуулахад чинь 21 он оны 8 сараас агуулж. Тэгэхэд яг байгуулагдсан нь харж исэн яг пэйжийн анханаас нь эхлээд байхад. Тэгэл ерөнхийдөө ингээл хараад яваад исэн. Тэгээд ерөнхийдөө яг гэрийн гадаа ойрхон замын цаанаа мэдээд исэн. Тэгээд тэр өдөр яг манай нэг найз тэнд очиод нэг тийм чиний хийжсэн ажил манай нэг цуг ажилтдаг хүн бас тэнд байсан гэд байгаа. Тэгээд чамайг очно гэлсэн чи айлга зам гараа ороод таа гэсэн. Хүүе би гадуур явж штэ гэсэн. Одоо чамайг оруулна гэлсэн. Тэр чигтээ оч гэд. Тэгээд ерөнхийдөө яваад орсон. Оронгуудаа хамгийн ихэнд Дадматаагаа уулзалт хийсэн. Тэгээ Дадмат дээр чи нөгөө хуучин миний байсан салбар болохоор тэнд нөгөө яриа маань ингээд арай илүү нээлттэй илүү ойлгогдоод тэгээ нэг мэдрэмж нь арай өөр байсан. За энэ миний байх хэвээр газар юм байна. Эндээ би болох юм байна. Нэг тийм гэртээ ороод ирж байгаа юм шиг мэдрэмжтэй гэх юм уу. Тэгэл окей би болж байна би судлаад байгаа хараад байгаа танаа бичиг дагаад байгаа тэгээд би бол ийм ажил хийжсэн. Гэхдээ надад бол болж байна. Та хэд ингээд хамтран ажиллахад бол болно гэх юм бол надад бол нээлттэй байна гэдэг. Тэгээд тэнд нэрөөсөө их удаа үргэлжлэгүй ярилцлага нэг 10 минут үргэлжилсэн баг. Дараагийн шатны ярилцлаганда дараагийн баг хаалгаар өгдөг шиг ороод бас нэг 5 минут басна. Тэгээд маргаашаас нь ажилдаа оръё. Окей оръё. Тэгэл ерөөсөө ороод ирсэн гэсэн. За ер нь бол өөрөө харж агаад тий. Тэгээд мэдээлэл авч агаад ер нь өөрөө орж ирээд өөрөө ихэд агент толоо явуулсан юм шүү дээ тий. За тэгээд үүнээс ч одоо ингээд 4 жил тий. 2 оноос хойш 4 жил ингээд болж штэ. За тэгэхээр 4 жил гэдэг бол одоо бас нэлээд туршлагатай болцсон тий. За тэгээд бас салбарын хувьд юм рекорд сейл хийцэн ингээд явж байна тий. Ер нь ингээд анх агент хийж байгаад бол бас харагдж байгаа шиг амархан биш штэ. Тий. За олон төрлийн асуудал юу байдаг. Тэгээд одоо чиний хувьд, таны хувьд ингээ агент болоод явж байгаад хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ? За төсөл дээр ажиллах бол бас харьцангуй нөгөө нэг зарах юм нь тодорхой тий?
За ингээ хүмүүс тайлбарлаад ингээ явчихдаг. Агент гэдэг бол өөрөө төслөөр ажиллахаас өөрөө клиент харилцагчаа олдог. Тэ? За ингээд ялгаатай. Тэгэхээр чиний хувьд агент болох одоо эхний жилүүд ч юм уу те хамгийн хэцүү нь юу байсан бэ? Хамгийн чаленж юм уу? Бэрхшээл юу байсан бэ? Яг хөө төслийн борлуулалт чинь харин өөр point. Тэгэхээр төслийн болохоор яг гардаад явж байгаа болохоор тэр чинь төслийн хотхоо бүр мэдээлэлтэй байж нөгөөтгөө ажлаа хийгээ явчихж байгаа гэсэн үг. Анхнаас нь чинь баг нөгөө зураг төслийн гарахад оролцоод гэдэг шиг явж байгаа болохоор тий суурь ухаас нь ахгуулаад. Агент дээр бол бүгдийг бас шинээр сурсан даашаа бүр нөгөө натратын асуудлууд тий анхны өмчлөгч дараа анхны зах зээл хоёрдугаар зах зээл гэж орж ирж байна. Анхны өмчлөгч buyer list натрат гэж орж ирж байна. Үйл хөдлөлийн процессыг орж ирж байна. Газрын дийлдээ бас маш их процессыг орж ирдэг. Газрын албатай холбогдож байна. Татвар матур гэдэг ингээд юмнуудыг бүгдийг нь бол анхнаас нь орчлыг сурсан гэсэн үг. Тэгээд яг л сургалтандаа бол хангалттай эхний би чинь 3 сар ерөөсөө огт тийм зарч тавиагүй зөвхөн 100% сургалт руу анхаарсан. Нөгөө яагаад тэгэхээр би тийм өөр тий тэгээд ерөөсөө 3 сарадаа ерөөсөө 100% бүх сургалт руу анхаарад санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөө бас сургалтандаа сууж тань тухай шалгалт малгалтаа өгч авч ирсэн. Тэгээд нөгөө бүх юма болсон гэснийхаа дараа үйлдэл хийж эхэлсэн гэх юм уу. Яагаад тэгэхээр би нөгөө шинэ зах зээл дээр бас ороод бас л найлаас нь сурж байгаа байхгүй яа. Төсөл дээр байдаг чинь шал өөр юун дээр гарч ирэхээр натрат дээр орон сууцны дийлнийг өөр татвар гээд ороод ир чинь үйл хөдлөх ороод ир чинь энгийн болгон чинь бүгдээрээ дандаа юм процесстэй тэр болгоныг яг дийл болгон дээрээ суралцаал явсан гэсэн анхнаас нь сурж байгаа. Тэд нар чиний хувьд хэр хэцүү байсан бэ? Жохон эхлээд бол нөгөө яг тэр тал дээр болохоор нөгөө 100% яг нөгөө төслөг байгаад байгаа бол нөгөөх маань жохон юм бүрхэгтэй байсан. Тэгэхээр тийм болохоор би 3 сар үйлдэл хийхгүй өөрийг ингээд нөгөө сурах хэрэгтэй гэж байгаа утгаараа нэг зар тавиагүй явж исэн гэсэн баггүй сурсан бүх юма болсон сургалтуудаа гараад дуусныхан дараа үйлдэл хийж эхэлсэн гэсэн. За тэгэхээр үйл хөдлөлийн агент ялангуяа ингээ франчайз компанид ажиллаж байгаа агент гэдэг бол зөвхөн борлуулалтын одоо хүн биш харин үйл хөдлөх хөрөнгийн мэрэгчлэлтэн зөвлөгчтэй. Тийм учраас нөгөө 360 үйлчлэгээ гэдэг шиг бүх үйл хөдлөлийн эхнээс нь дуустал татвар гэрчлэгээ шилжих энэ процесс хүртэлх бүх процессыг мэддэг байх хэвээр. Тэгээд бас үйл хөдлөлийн төрлөөр нь дөрөв нэлээр газар, офис, орон сууц анх дахь зах зээл, хоёр дахь зах зээл тэр утгаараа одоо яг агент хүнийг зүгээр үйл хөдлөлийн агент биш үйл хөдлөх хөрөнгийн бизнесмен гэж яриад байдаг нь одоо яг чиний ярьсан дээр ингээд тодгарч байгаа юм тий. За тэгээд чиний хувьд бол энэ бүгдийг одоо маш амжилттай ингээд сураад хөгжсөн байна тий. За энэ нэвтрүүлгийн лайвхан цагийг би нөгөө нэг тавиагүй. Тэгэхээр манай одоо техникийн хүн маань цагаа хянаад тэгээд дуусгахаар нь бид нэлээрээ. За дараагийн асуулт. Тэгээд одоо та үйл хөдлөлийн одоо яг ямар төрөл дээр ямар сегмент дээр ажиллаж байна? Яагаад энэ сегментийг сонгож ажиллаж байгаа вэ тий? Одоо болохоор яг нөгөө үндсэн харилцагчд буюу арай ойрын яг нөгөө нэг анханасаа бич агент байхад шууд бүх харилцагчд маань лист өгөөг уралдаж орж ирэхгүй гэдэг шиг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө яг өмнө юу суурь маань байсан болохоор анхны листүүд бол ерөнхийдөө ойрын хүрээлээс л орж ирчихсэн. Одоо намайг дэмжих гэдэг утгаараа найз нөхдөөс тий хуучин цуг ажиллаж исэн хүмүүсээс өшөө тэр барилгын борлуулалтын дээр байхад чинь бид нар бас харилцагч компаниуд маань бартерын байрнуудаа энэ бид нэрээс заруулж маралдаг ч юм уу. Тэд нар чинь нэстийн нөгөө хуучин намайг харж байгаа болохоор ийм юм биш үү гэдэг утгаараа ч бас ингэж санал болгоод орж ирдэг. Хамт ажиллаж исэн хүмүүс маань тэр. Тэгэхээр тэр маань явждаг. Дээрээс нь хуршүүдээс хүртэл орж ирдэг. Тэгээд нөгөө лист баяр хүртэл маань буцаад лист болчдөг. Эхлээд нөгөө үйлчлэгээ бид нэр тэр хүний санаанд хүртэл үзүүлсэн байвал эргээд нөгөөдөг чинь найз нөхд хамт олондоо ч юм уу тийм манай энэ хүний манай энэ агентаар үйлчлүүлээрээ манай энэ найдвартай шүүч гэдэг юм уу тийм үнцгтэй листүүд маань ерөөхдөө нөгөө хамтарч одоо удаан хугацаанд харилцагч нараа байнгус явж гин гэсэн үг тийм. Тэгэхээр тэр дотроос яг үндсэн харилцагчдынхаа яг фойнтлс юмнууд руу орж ийн. Тэгээд яг тэр нь яг одоогийн байдлаар яг таны илүү төвлөрч байгаа нь тийм харин харилцагч байгаа төвлөрч. Орон сууц уу, офис уу, төсөл
хөтөлбөр рүү, газар руу те яг аль тал дээр нь илүү их төвлөрч ажиллаж байна. Сүүлийн үе жоохон коммершил руу орж байна. Коммершил те. Худалдаа офис үйлчилгээний офис талбай. үйлчилгээ. Тэгэн гутаа тэр маань өшөө бас дандаа харилцагч нарын өмнө юм зарч одоо би ажиллаад ирэхгүй нэ таны мэг авахгүй гэвч бас болохгүй шүү дээ тий. Тэгэхээр яг л үнцэн харилцдаг хүмүүсийнхаа юмнуудыг яг л гартаал хийгээл явж байгаа л гэсэн үг. За тийм ер нь бол яг сүүлийн нөгөө борлуулалтуудыг чи харах юм бол дандаа одоо худалдаа офис те том хэмжээний бас объектууд байгаа те. Гэхдээ яг одоо түрүүний хэлсэнчлэн одоо харилцагч нар бол одоо бас олон төрлийн үйл хөдлөлгөө ингээ заруулахгаа өгдөг тий. Тэгээ яг ялангуяа одоо урт хугацаанд ажилласан хүмүүс тэрээс одоо би энийг зарна, энийг зарахгүй гэж бас хэлж болохгүй тий. Тэгээ яг үндсэн хүмүүс тэрийг болохгүй тий. Болохгүй. Тэгэхээр бас шаардлага гарвал бүгдэн дээр нь. Зарим тохиолдолд бол яг тэгэл таны энэ ч үнэтэй байна. Энийг хэрв зарыг гэвэл ийм үнээр гарахгүй ч гэж юм уу тэрийг бас хэлж өгөхгүй бол нөгөө дотроо нэг үн бодцсон. Тэгээ зах зээлийн хөрсөн дээр буугааг хүн зарим нь орж ирнэ л тий. За одоо яг энэ нүлийг хоёлоо жоон дэлгэрүүлээ. Ер нь бол бас энэ салбар түгээмэл яригддаг асуудалчуд үйл хөдлөлийн агентууд үнийг хөөрөгддөг. Тэ? За тодорхой бас хөөрөгдөжсэн үе бол байгаа. Одоо дэндүү одоо хиймлэр тэ одоо агентууд нөгөө мэрэгжлийн бус агентууд би таны нэг энэс чи илүү үнээр зараад өгөөч гэдэг юм уу те би энэсээ өрсөж нөгөө лист авахын тулд за нэг тэгж ажилдаг байсан үе бол байсан. За одоо бол харьцангуй гайгүй болж байгаа шиг байна. Тэгэхээр яг энэ үнийг одоо харилцагчтайгаа яаж тэр бодит үн дээр нь аваачдаг вэ те. Энд дээр ерөнхийдөө яг тэгэхээр хүн болгон өөрийнхөө зарж байгаа өөрийнхөө үйл хөдлөлийг илүү үн цэнтэй гэж боддог. Яг тэгвэл тэрийг авахын тулд ч юм уу барьж байгуулахын тулд их хүч хөдөлмөр одоо цаг хугацаа бас магадгүй мөнгө төгрөг эрсдэл гаргасан байдаг тийм учраас бүгд өөрийн бүтээсэн юмдаа байгаа юмдаа хайртай тэрийг их өндрөөр үнэлдэг бус хүмүүс бас тэгнэ гэж боддог гэтэл амьдрал дээр бол нөгөө талаас нь харах юм бол бас өөр дүр зураг байдаг тийм учраас бүгд өндөр үнээр заруулахыг хүсдэг нь бас буруу ч биш үнэн мөн чанар энийг бодит байл юун дээр авчих нь бол агентийн одоо ажил шүү дээ тий. Тэгэхээр таны хувьд яг яаж энэ үнийг одоо зах зээлийн зөв үн дээр аваачдаг вэ? Тэрийг яаж одоо харилцагч нартай ойлгуулдаг вэ? Эхний ээлжинд орж ирж байгаа юмнуудаа үнэнд харьцуулаад зах зээл дээр судалгаа хийх л дээ. За зах зээл дээр ийм үнэтэй байна. Таны наад үнэр чинь болвол хоёулаа ингээд зах зээл дээр байхгүй үн тавьчих юм бол хөрсөн дээрээ буухгүй удаа шүү. Хугацаа орно шүү. За яг хэсэг хугацаанд яваад үзэж болно хамаагүй. Гэхдээ хугацаа орох болчихно. Эхлээд эдгээр зарагдсны дараа чинь үн гинэ. Тэгэхээр хамаагүй хугацаа хамаагүй гэх юм бол энэ үнээрээ явж иж болж байна. Тэр хугацааг та өөрөө хүлээн зөвшөөрч ивэл хэрэг та ярьж байгаа бол зах зээл дээр яг ийм үнэтэй байна. Энтэйг л хэдүүлээ жоохон төхөөлөхгүй бол их түндүрүн тавьчих юм бол удна гэдэг юм. Тэгээ тэр удна гэдэг маань таны нөгөө мөнгө эргэлтэнд оруулах хугацаа маань. Тэр дараагийн ажлуудаа явуулах юмуд чинь бас ингээд уягдах талтай шүү гэдэг үнцгийг бас гаргаж ирж. Тэгэхээр бас нөгөөдөл маань арай нэг судалгаатай те зах зээл дээр ийм бариагийн танахтай адилхан ийм үнэтэй байна. Тэгэхээр та метр квадрат дээр нь зах зээл дээр бахад 1 метр квадрат юуны сая төгрөгөөр илүү тавьчих юм бол наадах чинь зарагдахгүй шүү дээ ч гэдэг юм уу тий. Зарагдахад хөрсөн дээрээ буухгүй бол бид нар бас хөрөгдөд байгаа юм бас биш л тий. Ягаад гэвэл чинь харилцагчийн юм байна. Дээрээс нь тэд нар чинь ямар нэгэн байдлаар бид нарт нөгөө орж ирсэн үн дээрээс нь бид нар за энийг та тооцсон уу? Татварын 2% та төлнө үү? Дээрээс нь шимтгэл ийм төгрөг төлнө. Нийт ийм төгрөгийн зардал танаас гарна шүү. Энийгээ тооцоолж орсон үнэ хэлж гин үү? Тэгээ зах зээл дээр юм үнэтэй байгаа юм биш. Тэгээ нэг харьцуулсан судалгаануудыг хийгээд нөгөө скриншотор чамаагүй явуулна гэх шиг тийм. Тэгэхгүй нөгөө амар яриад хахаар бас хүмүүс чинь бодтой боохгүй талтай тийм. За тийм үнцгнүүд дээр жоохон ажиллахаар зах зээлийн судалгаагаа харуулах нь ямар нэг юм дээр буулгаад харуулах нь хоёрдугаарт нь цаг хугацааны асуудал байна тийм. Хэрвээ та ийм хугацаанд зарахыг хүсчээвэл үнийг энд аваачих хэвээр тийм 3 сарын дотор 6 сарын дотор жилийн дотор зарах гэдэг. Тэрнээс шалтгаалаад үн нөхцлүүд өөрчлөгдөн тий. За тэгж хэлвэл бас одоо яг харилцагч нар илүү бодиттойгоор юм ханддаг байх нь тий. За тэгээд эргээд нөгөө сонсож байгаа хүмүүстээ асуухад үйл хөдлөлийн агентууд бол үнийг хөөргөддөг биш харин бодит төрсөн дээр нь буулгаж өгдөг хүмүүс байх нэ зөв үү? Ингэж дүгнвэл тэгж хэлж болно тий. Яхаар нөгөө хүмүүс маань өөрийнх нь хөрөнгө бол өөрт нь маш үнцэнтэй мэдээж тэр чинь айгүйх хөдөлмөрөө зарцуулж үнцэнтэй хөрөнгөө маш их хугацаа зарцуулж тий.
бүтээсэн болохоор үнцэнтэй байдаг. Гэхдээ нөгөө яг зарыг гэж байгаа зах зээлийн өнөөдрийн хашаас метр квадрат тутам дээр л нэг өстө сая төгрөгийн илүү байвал явах л яж гэсэн үг тийм. Тэгэхээр тэр мэрийг нь ясан бодит мэдээллүүдийг өгчөж үнэн нь гаргаж ирж явдаг гэсэн үг. Сайн судалгаа тий. За. За дараагийн асуулт. За энэ асуулт бол баг ярьслах хийж байгаа агент тулгуунаас асуудаг асуулт. За тэрний үг гэхээр мэдээж одоо дийл бүтлгүүтэх те урт хугацаанд ажиллаад ажиллаж исэн зүйл маань одоо зогсох. Зарим тохиолдолд бүр натриотоор зогсох. Эсвэл бүр үндсэн гэрээ байгуулад зээлийн шийдвэр дээрээ бүтлгүүтэх ч үе байдаг те. Тэгэхээр энэ бол одоо үйл хөдлөлийн агент хүний хувьд бол заавал туулдаг. Тэгээ туусаарч байх агент хийж явах үед эзэс салахгүй юм зүйл тий. Тэгэхээр таны хувьд яг иймэрхүү одоо үнэхээр яг болцсондоо гэж бодож ирсэн одоо дийл хилцэл бүтлгүүтэх үед одоо сэтгэл санааны хувьд одоо яаж хүлээж авдгүү тий. Яаж өөрийгөө бас буцааж одоо сэргээж одоо хэвийн байдалтай ордог бай тий. За бид нар бол эморн гэж ярьдаг тий. Эмороо заримдаа бол зарим хүмүүс бол ингээ хэдэн сараарч алга болох тохиолдол байдаг тий. Зарим нь өөр нэг фейлээс болоо бүр ингээд агент хийхэ боллоо бүр гараа авчдаг ч хүмүүс байдаг тий. Тэгэхээр таны хувьд энийг яаж хүлээж авдгүү, яаж өөрийгөө буцааж одоо сэргээж хэвийн байдалд навчдаг. Тий бидний нөгөө яг ажлын онцлогоос хамаарат фейлдэлт бол ерөөсөй байнга байж идэг. Эхэндээ тэр чинь айгүй хурцаар хүн дээр хүлээж авч ирсэн. Тэрийг давж гарахад бас нөгөө хөгжлийн процесс л яваад байгаа юм л да. Огт фейлдэлт байхгүй агент болно гэж байхгүй. Угаасаа нөгөө бидний ажиллаж байгаа одоо тухайн сард ажиллаж исэн листүүдийн за нэг maybe 30-40% ч орж ирж байгаа. Тогтмол барагч орж ирэх тал байгаа. Тэгэхээр тэр фейлүүд орж ирж идэг. Тэгээ натрат орцсон гэрээгээ хийцэн ирнэ буцчин мөнгө хийцэн ирнэ буцчин тий. Тэгэхээр нөгөө тэдний чинь хүн л юм болохоор урдчлаад нөгөө тооцоо төлөвлөөд бид нар чинь байж итэл өнөөх нь ялцчгүй бүр ингээ 100 болцсон ирнэ хүртэл буцчихдаг юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр ялч сэтгэл санаагаар ингээ даун болох үе байдаг. Хүн л юм чинь тийм болно шүү дээ. Зарим тохиолдолд комиссноо аваад урьдчилаад бодолтой үрдсэн байдаг шүү дээ. Тий аваад өөрөө тэр чинь айлж ийн ингээд нөгөө толгой дотор ингээд хуваарлаа ийцээ байгаа шүү дээ. Тийм хамт төлөвлөгөөний уран хөтөл даун болдог тал байгаа. Тэгэхээр тэр бол зүгээр эхэндээ бол айгу тийм төвхтэй ч юм уу юм даун болгоод айгу ингээд хийн гарцсан шарик шиг гэдэг шиг болгоод байдаг. За эм урдаг байсан тий одоо ч тэгтээ стил байгаа мэдээж бас л тодорхой хэмжээний ажил нь явж хахад фейлдэлт бол давхар угаасаа явах нь тодорхой. Тэрийг бол ерөөсөө би тэгчлээ гэж хүлээж авах ерөөсөө шаардлагагүй. Тэгэхээр фейлдэлт явж гинэ гэдэг маань бид нар ажлаа хийж гинэ л гэсэн үг стил. За зөв тий. Тэгэхээр фейлдэд байна гэдэг чинь би ажлаа хийгээл байна гэсэн үг. Тэгэхээр эргээр өөр өнцгөөс харуул. Тэгэхээр тэрийг би за фейл байна гэдэг чинь би ажлаа хийгээл явж байгаа. Тэрний хийж байгаа тохиолдолд фейлд байх нь тодорхой. Нөгөө бас тийм үг өгдөө шүү дээ. Чи ямар нэгэн байдлаар өвдөлт мэдэрч ивэл чи амьд байна гэсэн үг те. Чи амьд биш болчвол юу ч мэдрэхгүй те. Мэдэрч ивэл чи амьд байна гэдэг шиг фейл явж ивэл чи бас ажиллаа хийсээр л байна. Чи нөгөө ажил хийж байгаа хүн л алдаа гаргадаг штэ гэдэг үг өгдөг штэ. Огт хийхгүй хүн алдаа гаргадаг штэ гэдэг. Тэгэхээр нөгөө шүүмжлэлт төртөл алдаа гаргаад байгаа хүмүүсийгээ манайх чинь шуугилдаад нэг рүүгээ тэгээд идэг штэ. Өөр өнцгөөс нь харах юм бол ажил хийж байгаа хүн л алдаа гаргаж байгаа. Хийхгүй байгаа хүнд ямар алдаа гарч ирэх вэ те. Шүүмжлэгч өнцгөөс бас юу ч хэлж болно штэ. Тэгэхээр тэрэн шиг гэдэг ойлгоо харчвал бараг зүгээр юм билээ. Арай хөнгөн тусаж. Тэгээ фейлдсэн байсан ч гэсэн. За тэгээ үнэхээр хүнд одоо тийм болсны дараа өөрийгөө яаж одоо хэвийн байдалтай ажлынхаа хэвийн горимд гэдэг юм уу сэтгэл санааны хэвийн горим руу аваачдаг вэ? Хүн ундаа ахaltaа. Тэгээ чиний арга тий нэг арга байгаа шүү дээ өөр юм. Хүн болгоны онцлог өөр тий хүн арга ундаа байгаа. Нууц шүү хуваалцаж байна. Миний хувьд болохоор ер нь угаасаа жоохон унтах дуртай. За. Ямар сандаа нөгөө унтгаараа жоохон шоолуулаад байдаг гэмэлтэй. Тэр ер нь бол тэр чинь бас зүгээр шүү дээ. Жоохон яг ингээд фейлдсэн даун болсон үед зөв бүх юмаа уцмцсан унтраагаад гэрэл мэрлээ унтраагаад хөшиг мөшгөө хаагаад хааранхгүй болгоо гав ганцаар ингээд хуруугаас таслаад өөрийгөө таслаад гэдэг юм ингээд жоохон унтаад илүү автоматикээс эргээд ирдэг. За компьютераар бол нөгөө юу хийж байгаа юм бэ штэ.
Тэр чи үлгэл рестарт хийж байгаа юм шүү дээ. Нэг унтраагаад тий хэсэг хугацааны дараа дахиад яаж байгаа. Апдейт хийчихэж байгаа байхгүй тий. Апдейт тэгээд рестарт хийчихэж байгаа тий. Тэгэхээр хүн болгон өөр өөр л байгаа. Гэтэ одоогоор ч гэсэн филдэлтээс болоод ийм урт юмнууд байсаар л байгаа. Тэр цаашдаа байх юм тодорхой. Үргэлж байх. Хамгийн гол нь тэгээд тэр чигээрээ одоо ингээд ажил амьдралаа алдаад удаан хугацаанд юм орчихлохгүй тий. Мэдээж тодорхой хугацаанд хүнд болсон юм чинь хүлээж аавна. Хурдан рестарт хийх хэрэгтэй тий. Тий, эхэндээ тэр чинь айгүй олон хоногор ийм урдаг байсан. Тий, удаандаа арай хугацаанд богино болсон. Одоо чинь тэгээд нэг унтаад гэдэг чинь нэг одоо яг тий 2 3 цаг л унтах байлгүй дээ өөр тий. Тэгээд босоод ирэхэд за бол дараагийн ажил ихт зараа тавийг босоод ирж байна. Төрөл рүү босчих гэсэн. Энэ бас л хөгжлийн процесс гэсэн. За бас сонирхолтой арга байна. Туршиж үзнэ. Нэг ажлынхаа дундуур гэнэт асуудал гарах юм бол нэг унтчаа те 30 минут дуг хийчихээр бас нэг гоё болчдөг шүү дээ. Нүүр нэг юм ядраад байгаа мэдрэмж авчвал бас нэг 30 минут чамаагүй өөрсөн. Автыг тийх мэрэг. Тэгэхгүй бол нэг юм ядарсан мэдрэмжтэй үр дүн бүтээл муутай болно л та. За энэ бол бас эргэлжүүлж болохоор арга сонсогч байна. За дараагийн асуулт ер нь та ингээд 4 жил үйл хөдлөлийн агент хийлээ те хийхдээ бол нэлээд одоо шилдэг агентийн төвшөнд одоо ингээд ажиллаж байна. Ер нь агент хийснээс хойш таны хувь хүний хувьд эсвэл амьдралын хувьд ямар өөрчлөлт гарсан бэ? Яг энэ бизнесийг хийснээр. Аливаа юмд хандах хандлага маань ямиг харах үнцэг маань цар хүрээ маань томорсон гэх юм уу? Томорсон тийм. Тий одоо хуучин хайрцагт да гэдэг шиг нөгөө тав тухайхан бүсэд ороод бид нар комфорт зон. Тийм комфорт зонд. Тэндээ ингээд бүх юм яг тэр дот хайрцагаараа л хараад явж ийсэн гэсэн үг. Тэгэхээр одоо би нөгөө нэг ордноос ярьжсэн тий нөгөө анх агент болоод удааг байхдаа нэг тэр бумын листлж авах та. Тэр чинь бас хэдэн жилийн өмнө тэр бум чинь бас арай өөр байсан тий. Тэгэн гутаа тэр үнцэг маань өөрөө надад за энийг би гэрээлээд авчаад тэр бумын зарж чадах болов гэсэн тийм дөнгөж агент болоо удаагүй хүнд чинь тийм point байсан. Тэгэхээр одоо тэр маань арай том болоод өшөө цар хүрээ маань агент хийж авах хугацаанд улам томроод улам нөгөө нэг хэдэн төгрөгийн те хэдэн тэр бумын лист байсан гэрээлээд авахт бол нэг үртэй итгэлтэйгээр авчих нээлттэй болчиход байгаа гэсэн үг. За тэгэхээр таны нөө сэтгэлгээ томорсон байна те. А өшөө нэг зүйлийг би бас ингээд хардаг. Юу гэхээр агентууд ингээд туршилтаа болгоцсон, дийл томрогдсон, мөрөөдөл нь томрдог. Тэ? Хүн чинь ер нь бол нэг өөрийнхөө үзэж харсан бас олсон орлогын төвшөнд л мөрөөддөг штэ. Тэгээ харж байгаад бол агентуудын хувьд ингээд нэг 2 жилийн дараа бол мөрөөдөл нь бол айгүй том болцсон явж идэг те. Тэгэхээр таны хувьд мөрөөдөл чинь бас одоо за яг мөрөөдлийн талаар хоёлаа дараа яриад ихтэй бас их томорсон баг те. Тэгэлгүй яах вэ? Нэг анх сая тэрбумын лист авч чадахгүйсэн хүн чи одоо нэг хайрцагнаасаа гарч сэтгээд гэх юм уу, задгаа сэтгээд гэх юм уу? Одоо хийдэж байсан тий. Одоо ер нь хамгийн том одоо лист чинь хэдийн үнэтэй лист вэ? Одоогоор надад 28 тэрбум. 28 тэрбум тий. За тэгээд бодоход бол бас тий том лист, том бас шимтгэл бас мэдээж одоо мэрэгжлийн төвшөнд ажиллах хэрэгтэй тий. За окей түрүү ярьсан том юу гэд анхандааш танилцуулсан тий. За Монголын үйл хөдлөх хөрөнгийн салбарт албан ёсны бүртгэлтэй мэрэгжлийн агентуудын дунд одоо миний мэдж байгаагаар бол хамгийн том үнийн нэмтэй гүйлгээг одоо 6 сард хийсэн хаасан гэж ярьдаг тий. Буюу 15 тэрбум тий. За энэ талаараа одоо за магадгүй харилцагч чинь жоохон одоо зарим тохиолдолд нууцлахыг хүсдэг те мэдээллийг тэр тийм хит нууцлал урахгүйгээр энэ дийлийнхэн талаар нэг товчхон ярьж болох уу? Коммершал гэдэг утгаараа тэгээд эн чинь бидний бас хийсэн ажил байгаа юм чинь бас тодорхой хэмжээнд ярьж болох байх. Тэгээд эн чинь бас би ганцаараа хийчихэж байгаа юм биш те. Хамт олноороо нөгөө баяр талаас ажиллаж байгаа. Хамтын гүйлгээ бас те. Манай боловсруулсан те. Боловсруулсан маань хамтарч ажилласан. Бас л салбартаа тий Remax-д ажилласан топууд манай дээр ч топ мегагаар явж байдаг. Бас олон жилийн салбартаа ажилласан туршлагатай агенттайгаа хамтарч ажилласан. Тэгэхээр эн чинь хамтын ажиллагаа. Тэгээд дангараа гэдэг маань бас арай өөр point орж ирнэ. Нөгөө агент манаас бас чадвартай агент байгаад харилцагч нар бас юутай үндсний тийм чадамжтай мундаг харилцагч нар байна л да өөрийнх нь тий. Тэгэхээр хин хинийх нь харилцагч нар маань итгээд
бид хэдэд ингээд энэ ажлыг ингээд хариуцуулж байгаа болоод бид нар нөгөө хамтраад нөгөө ажлаа хийж дуусгах чаддаг байгаа байхгүй тий. Тэрнээсээ ганцаараа гэдэг юм аа би тий жоохон тодруулж асууя. Энэ лист нь болохоор чиний одоо урт хугацааны харилцагчийн байсан уу? Эсвэл зөвхөн тэр одоо листен дээр ажилласан одоо харилцагч байсан уу? Би нэг жоохон детальчилж асуух батгая за. Энэ болохоор миний яг урт хугацааны харилцагч. Урт хугацааны. Тий үндсэндээ бол миний хэдэн жилийн өмнөх баяр. Чамаас анх real estate авч ирсэн. Тий. Тэгээд яг тэрнээсээ хоошоо тогтмол ингээд хөдөлгөөн хөрөнгөдөө өгөөд тулаад одоо юу гэдэг ингээм хамтын ажиллагаа маань одоо ингээд бас 4 жил үргэлжлүүлж явж байгаа гэсэн үг. Тэгэхээр харилцагч буюу нэгдүгээр харилцагч маань үндсэнтэй харилцагч нар ба нөгөө харилцаж байгаа нөгөө талын баяр агент боловсчлон бас айгүй мундаг агент байсан тийм. Хамтын ажиллагаа маань ингээд хамт тал дотор энэ компанид харилцагдж явж байгаа утгаараа мэрэгжлийн агентууд гэдэг утгаараа хамтарч энэ бизнесийг ингэж хийж байгаа. Тэрнээс би ганцаараа гараад хуваараа би энэ ажлыг хийнэ ч гэдэг юм уу те хувийн зууч маягаар ч юм уу соло би энийг хийнэ гэж явах юм бол энэ үр дүн гарахгүй. Тийм ер нь бол хамтын бизнес гэсэн үг. За тэгэхээр нийт борлуулалт хаалтын 70% нь хамтын гүйлгээ байдаг те 30% нь л одоо соло гүйлгээ байдаг. За тэгээд түрүүний нөгөө юун дээр чинь ингээ урт хугацааны миний харилцагч байсан анх үйл хөдлөх авдаг байсан гэдэг. Тэгээ ер нь бол таны өмнөх харилцагч танаар дахин үйлчлүүлж ивэл тэр бол таны одоо үйлчлэгээний одоо чадварыг харуулдаг гэдэг тийм. Өөрөөр хэлбэл дахин танаар дахин үйлчлүүлж байгаа хүн хэд байна гэдэг нь та хэр сайн агент вэ гэдгийг чинь харуулдаг тийм. Таны үйлчлүүлж байгаа хүмүүс дандаа шинэ хүн байвал та яах вэ? Бас нэг сайн агент биш гэсэн үг. Нэр нь бол тийм поинтас байсан угаасаа тийм. Яагаад тэгэхээр та ингээд сайн үйлчлэгээ үзүүлээд харилцагч сэтгэл хангалуун байвал танаар дахин үйлчлүүлэх нь бол тодорхой. Ингээд таны насан туршийн харилцагч болоо явдаг тийм. За тэгэхээр энэ чинь ингээд нөгөө нэг урт хугацааны харилцагч байсан гэдэг чи одоо чиний хувьд бол бас их сайн ажилласан байна, мэргэжлийн ажилласан байна. Итгэлийг нь бүрэн бас хүлээсэн байна гэж харагдаж байна тийм. За тэгээ яг тэр 15 тэрбумынхаа гүйлгээ ингээд хаагаад те үндсэн гэрээг хийгээд те. За яг тэр үеийн сэтгэлээс хуваалцаач. Яг нөгөө компани төв чат дээр ингээд тоо хоёрын зураг орж ирсэн л те. Санаж байна те. Яг тэр үеийн сэтгэлийг бас нэг сонсож байгаа хүмүүс хуваалцаад 15 тэрбумын гүйлгээ хаачаар өөр нь яад юм бэ? Тэр яг тухайн үед манай Жокован яг селфигээд оруулж байна. Байж гэдэг. Яг тэр зургийг санаж байна л байна. Байж гэсэн чинь би энэ мэдрэмжээ ингээд хамт олонтойгоо хуваалцмаар байна гэхээр за нэг те бас нөгөө үнэн за тийм бол тэгээд гэдэг. Би болохоор нөгөө ингээд угаасаа процесс маань жоохон юутэй удаан шатараалтай процесстэй байсан. Тэднийг ингээд тий болсны дараач гэдэг юм ингээд яваад байсан. Тэгээ яг үндсэн гэрээ хийчихээр хийсний дараа болчлаа тий болгочлаа тий хоёлаа. Болцсон уу? Тий болцсон уу тий. Заашгүй дээ тий. За хоёлаа дуусгая гэл. Одоо энийг ингээд ихсүүлсэн юм чинь процессуудыг нь бүгдийг дуусгая. Энэ техник юу аа хийгээл дуусгачих. Ийм мангар өөртөө ихтэй мэдрэмж авсан гэхүү. Тэгэхээр дараагийнх нь листүүд авахд ч гэсэн бас том дүнтэй байсан ч гэсэн илүү цар хүрээний томрол нээлттэй болж байгаа л гэсэн. За тэгээ яг мэдээж яг тэр үеийн мэдрэмжийг бол бүрэн энд илэрхийлэхэд хэцүү. Тэгтээ тоо хоёрын царайнаас бол маш тодорхой харагдчихсэн те. Хийчлээ шүү, чадчлаа шүү гэдэг ингээд айгуу тийм гоё бахархалтай байдлаар зураг тавиад те. Тэгээ тоо хоёр тэр өдөр бас гоё бяцхан тэмдэглэсэн баг те. Тэгээд бас офс дээр ирээд бас энд байсан агентуудтайгаа бас гоё тэмдэглэсэн те. Тийм тэгээ тэр байтугай одоо 15 тэрбумын рекорд гүйлгээний найр хийн гэсэн яриа хүртэл явж исэн те. Найраа хийх хэмээрээ юу? Ер нь бол нөгөө ажил маань дуусаг. За ингээ бүр нөгөө хаалт хийгдээд бүр дуусаа. 100% дуусаагүй байгаа болохоор яг ингээ шууд юу ахаар поинтлчихгүй. Тий. Өнөөдөр хүртэл уцаар яриа тавьж байгаа болохоор тий. Окей. За тэгээ хүмүүс бас асуугаад байлаа. Хизээ болох болдоо гээл те. Бүр ингээ 100 варднахчлаас нөхөө гэчмээр тий. Бас нэг ингээ те алдаасаар дуусаа хаачих гэдэг те. За ингээ нэг юм гоё юм болсон байна.
За тэгээ таны хувьд ер нь энэ 4 жилийн хугацаанд нэг удаагийн гүйлгээгээр хамгийн одоо их нэг удаагийн гүйлгээр авч исэн одоо шимтгэл хідвэ. За яг хөө энэ бол хэр орлого олсон бэ гэдэг бол ерөнхий пабликт хүмүүсийн хувьд бол жоохон бүдүүлэгдээ боловч яг агентийн бизнесийн хувьд бол харьцангуй нээлттэй байдаг тооноо те. Тэгээд өөрөө чи хувьд одоо бүр нууц биш бол нэг удаагийн гүйлгээр авч исэн хамгийн өндөр комисшн хэлэхгүй ч байж болно шүү заа. Тийм. Энийн хувьд ч гэсэн бас стил дуусаагүй байгаа тий. Яг зүгээр нэг удаа ингэ тэрийг гэж бас би ч нөгөө жоохон тоомоо ингэ яах дургу тэгэнгүүт тоо боддгоо тий ажиллаад идэг тий. Гэхдээ тоо бодчихоор жоохон нөгөө итгэх тоо боцохоор тоо чин төлөвлөгөөнөөс нөрөө тоо маань өөрчлөгчгөр өөрөө даун болоод байдаг. Тэгэхээр тэгээд тийш ингэ фокуслохгүй. Гэхдээ төрүүлээ талгавантаа ингэ бодож мод дүрж мөрч гээд тэрнээрээ даун болчих гээд байдаг болохоор яг нэг удаагийн гэхээсээ илүү нэг сард гэх юм уу? За нэг сард окей. За болно. Тий авч исэн хамгийн тухайн сар дээр гэхэд 92 сая. 92 сая. Нэг сард тий. Тийм байсан. Тэгэхээр яг энийх маань бас процесс маань яагаад болохоор шууд хэлэхэд бас жоохон тийм байна. За окей. За ингээд нэг сард бол одоо хамгийн дээдл 92 сая шимтгэлийн орлого олж ирсэн байна. За энэ бол тэгээд одоо ямар ч бизнес хийж байгаа хүний хувьд бол маш том дорх үзүүлэлттэй. За баяр хүргэе. За тэгээ хоёуланд нь 5 минут үлдсэн байна. За миний асуулт ч гэсэн 3 хүн үлдсэн байна. Яг л таарч байна те. За тэгээд үйл хөдлөлийн салбарыг бас олон залуучууд сонирхдаг болсон те. Бас энэ талаар бодож байгаа. Тэр хүмүүс тандаад ер нь яг ямар ур чадвар эсвэл ямар цаан чанартай хүмүүс энэ салбарт амжилт олд юм бэ те гэдэг талаар бас нэг хэлж өгөөч. Тэгвэл хүмүүс бас өөрийгөө хараад те надаа энэ байгаа юм байна. Тэгвэл би чадах юм байна гэдээ гоё бас энэ салбар руу орж ирж болно шүү дээ. Тэгэхээр ямар уур чадвар эсвэл ямар зан чанартай хүн энэ салбарт амжилт олдог вэ? Ур чадварыг бол суралцж иж олж байгаа юм шүү дээ. Тий ингээд нөгөө хөгжлийн процесс энэ надад ч гэсэн би сурсаар л яваа. Бүгдийг мэддэг чаддаг болсон юм бас байхгүй шүү. Тэгэхээр ур чадварыг бол яг нөгөө дээд сургуулаа төгсөөд бид нар практик дээр гарч иж л үндсэн юм ойлгож сурч авдаг шүү дээ. Ер нь л тэрнтэй адилхан гэсэн үг. Агентээ хийжээж бид нэр илүү хөгжиж явна. Тэгэхээр одоо би ч гэсэн сурсаар байна гэдэг маань нөгөө дийл болгон дээр кейсүүд явж байгаа. Кейс болгон тий ардаа ингээд жижигхэн ч байсан том ч байсан ялгаагүй бүгд ийм кейстэй бүгд ингээд комплект байгаа болохоор тэрэн дээр чинь бид нар сурсаар л яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр ур чадварыг бол сурж иж юм уу дийлгийн процесс олж иж олж байгаа. Тэгвэл зан чанарын хувьд те. Зан чанарын хувьд харьцангуй нээлттэй хүмүүс их хэвээр болов гэж байна. Тий. Тэгээд яг тэр эм орол даун болох ч угаасаа байна. Үе үед байсан одоо ч байгаа цаашдаач байхаар болно гэдэг шиг байхгүй юу тий. Тэгэхээр тэр фейл бол байна да сэтгэл санааны хувьд даун болох юмнууд бол байна. Тэр чинь огт алга болохгүй тэр чинь ерөөсөө нөгөө хөгжлийн процесс нь буюу бид нар ажиллаа хийгээд ийн гэсэн үг байхгүй юу. Фейл бол даун болж байна. Тэгэхээр тэр нь яг хуу эхэндээ айгу тийм хүнд жоохон тусаад тийм билээ. Тэгээ удаандаа тэр чинь нөгөө юу яагаад арай хөнгө тусахдаг болчих тийм үү. Тэгэхээр зарим агентууд гэж болж ирсэн залуучууд маань буцааж жоохон гараад байгаа тал байгаад идэх нь яг тэр даун болох тэр фейлдэлтийн үеүүдэд авах одоо сэтгэл зүйн хямралын үед авахгүй шүү. За би энд байж чадахгүй байна, энийг хийж чадахгүй байна гэсэн өнцгнүүдээс болоод байгаа мó гэж анзаараад байгаа. Тийм. Тэр сэтгэлийн хаттай гэсэн үг одоо. Жохон тууштай ягаал тууштай. Тууштай тэгээд яа гэм бэ фейл болгон ч бас л хөгжүүлж байгаа шүү. Ер нь бол тийм энийг ингэчих юм бол фейл болчих юм байна гэдэг өнцгөл орж ирж байгаа шүү. Тэгэхээр фейл бол угаасаа байна. Тэн дээр нэг бүр анхныхтайгаа адилхан даавн болоод тахна ингээд урт хугацаанд угаасаа арайгаа агуулад ирж илээ. За тэгэхээр нөгөө бас сүүлийн үед нэг ийм үг хэрэглээд байдаг те дархлаатай гэж те. Өөрөөр хэлбэл амьдралд ч бай бизнес ч унал тусалт бол бай өргөж байдаг. Унлаа гэдэг ингээд бүр амьдрал дуусч байгаа юм биш. Тэр бол цаг хугацааны явцад одоо те амжилтаар солигдсон тодорхой. Тэгэхээр тийм унал тийм үү те сөрөг юмд одоо ингээд шалчаагаад ингээд бүр ингээд бууж өгөөд байдгүй сэтгэл зүйн дархлаатай. Тийм хүн энэ салбарт амжилт олох нэ зөв. Тий, up and down болж ин гэдэг маань бид нар өөрөө хөгжөөл явж гин гэсэн үг. Тэгэхээр болж игэл бити шантраараа болж игэл залуудаа тий эртдээ орж ирээрээ удаан хугацааны дараа удах тусмаа энэ илүү хөгжөөд болон сайн ажиллаа мэддэг болоо тэр ч та гарт орно гэдэг шиг тий. Тэгэхээр одоогоорооч би сурсаар явна цаашдаа сураад явах нь тодорхой. За эртдээ гэдэг нь ер нь энэ салбарт орж ирэх одоо тэр эртдээ гэж хамгийн гоё нас нь юу вэ? Зөв нас нь. Би ч бас тийм эрт орж ирээгүй л дээ. Тэгэхээр одоогоороо энэ хугацаанд би сураад энд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр
магадгүй надаас залуудаа тий залуу ирч хүчтэй залуучууд маань ороод ингээд ирт эхэлсэн байх тусмаа урдах тусмаа илүү үр дүнтэй. Насны хувьд хэд орчимгүй зүгээр яг уу. За ийм наснд бол яг орж ирвэл гоё шүү гэд. Нэг нас хэлвэл Энэ нөгөө сүүлийн жоохон нөгөө генерашн талгаар хэлээд байгаа гэхгүй юу? насаар нэлж тий насаар нь шууд хэлчих гэхээр тэгэхээр нөгөө бидний хардаг өнцөг чинь нөгөө генерашн өөрчлөлтөөр арай өөр болчиход илээ. Тэгэхээр нэг хэрэг яг энэ салбарт орохоор шийдээд зориод тууштайгаар ингээ ард нь гараад явна гэх юм бол аль болох эрт орж ирэхэд одоо ингээд би орж ирээд 4 жилийн дараа энэ дээ шүү дээ тий. Тэгэхээр залуу байх тусмаа эрт орж ирэх тусмаа 5 жил 10 жилийн дараа хаа хүрэхийг таашгүй байхгүй. За нэг тоо хэлчихэл дээ. 20 за 5-аас за 25-аас. За 25-аас хойш бол орж ирвэл сайн байна тий. Тэрнээс өмнө бол арай эрт. Арай жоохон нөгөө юм юу байгаа. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн төлөвшөөгүй би хүн арай залуу байна тий. Ядаж нэг ажил хийж үзээд нэг байгууллага ажиллаж ганц хоёр фейлдэд бас саахан болох тал нэг өндөр байх талтай гэж байна. За 25-аас хойш бол ер нь эргэлзээд ах хэрэггүй шүү л гэж байна тий. За тэгээд бас бүгднгээс нь асуудаг нэг асуулт. Ер нь таны ирээдүйн төлөвлөгөө юу байна те? 5 жилийн дараах өөрийгөө юу төсөөлж байна? Ялангуяа 5 жилийн дараа бодсон сансан бүх юм чинь бүрэн амжилттай байна гэж төсөөлвөл 5 жилийн дараа та хаана байж явах бол юу хийж явах бол те? Эсвэл ямар зорилготой хүрсэн байх бол энэ талаараа явуулцаач. Ирээдүйнхээ талаар 5 жилийн дараах батгэрл стил энэ салбартаа ажилласаар байгаа. За энэ салбараасаа бол гарахгүй. Тэгээ одоо нөгөө ямар нэгэн байдлаар хурам мурун уншуулад цагт баригдаад цалингүй асуулаад тийм ажлыг бол угаасаа хийж чадахгүй тодорхой болсон. Энд чинь бид нэр тэгдэг болохоор тэгэх юм бол эсэргээрээ бүр стресстэй. Тэгэхээр энэ салбартаа бол ажилласаар л байх бах. Тэгээд одоогороо нөгөө нэг салбарын шилдэгүүдийн тоонд бас ингээд зүү ёсоор 5 жилийн дараа бас орцсон тий. Тэнд нэг спикер хийгээд нэгэн байдлаар магадгүй дараа өөрөө баг үсгцэн тий том ийм крүүгээрээ ажиллаад өөрөө компани дотор компани байгуулсан тий крүүгээрээ ажиллаад өөрөө ингээд нэг зар тавиад байхгүй тий манайх ч нөгөө бас системийн хувьд growth share энтергээд байгаа тий багийн системийн үнэлгээний хэмжээнүүдаараа хөрхөн орлого хангалттай болоо сууж байдаг төвшин төрөл сонирхолтой байна да. За дүгнэх юм бол салбартаа бол бүрэн танигдсан хөлөөншөөрөгдсөн энд одоо панелист хийдэг тий заавар зөвлөгөө өгдөг. За тэгээд өөрийн багтай тэр баг нь одоо бизнесийг нь удирдах явж яадаг өөрөө багийн эзэн буюу тэр бизнесийн бас эзэн болсон тий. За ийм хүн болох нэ. За чи болж чадна гэдэгт бол би өөрөө итгэж байна. За тэгээд бид хоёрын цаг маань дуусч байна. Хамгийн сүүлд одоо сонсож байгаа болоо сонсох тий энэ салбарынхандаа хандаад энэ салбарт одоо шинээр орж ирж байгаа залуустай хандаад нэг гоё өглөөд ингээд дуусгах. За манай салбар бол бус салбарыг бодвол маш их давуу талтай. Тэгээ өөрснөөс зориуд хөгжих юм бол хөгжих процессыг тэгээд орлогын хувьд ч гэсэн бас нээлттэй дэшег нэмэх хязгаар нь бас тий хийдэж байх боломжтой. Тэг өөрөө поинтлаад ажиллаад явах юм бол зүгээр ямар нэгэн байдлаар энэ салбарт ажиллаж байхдаа агент хийж байхдаа шантраад фейлдээд даун болоод одоо би чадна гэдээ орж ирэнгүүтээ би чадахгүй байна гэдэг энэ төр гараад явах. Угаасаа энэ ч бол яг л манай бизнесийн агентийн бизнесийн онцлог нь болохоор яг тэрийг нь би хөгжиж байна гэдэг утгаар нь хүлээж аваад болж игэл битээ шантраарай болж игэл эрт орж ирээрээ тэгээд манайхын хувьд бол харьцангуй нэг коучинг систем, сургалтын систем бүх юмуд нэлээд дэжид болохоор чиглүүлээ явчихдаг байгаа. Тэгэхээр ерөөсөө битээ хоошоо тавиарай л гэж хэлээ да. Нэг шийдэж байгаа л тий. За ингээд одоо батгэрэлтэй цаг гаргаад ярилцсан маш их баярлалаа. Тэгээд миний хувьд бас дээрээс нь хэлэхэд амархан бизнес, амархан салбар гэж угаасаа байхгүй. Гэхдээ гаргасан тэр цаг хугацаа хөрөнгө оруулалтаа харьцуулахад өгөөж нь янз бүр байдаг. Тэгэхээр энэ яг үйл хөдлөлийн агентийн энэ бизнес бол хүний хичээл, зүтгэл, цаг хугацааг хамгийн өндөр өгөөж өгдөг юу, хамгийн өндөр шагнал өгдөг энэ салбар гэж би хардаг. Одоо манад өнгөрсөн 5 жилийн хугацаанд харж байгаад энэ салбарт орж ирээд 1 жилийн дотор, 2 жилийн дотор, 3 жилийн дотор амьдрал нь эрс өөрчлөгдсөн олон тохиолдлыг бол би харсан. Өөрчлөгдсөн гэдэг нь болохоор одоо яг өөрийнх нь одоо
өндөрч байгаа байр, унж байгаа унаа, тэ хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн чанар, тэ амьдралын чанар ингээд тэгэхээр нэг 2 жилийн дотор бол өөрчлөх бололцоо бол өөр бизнес, өөр салбарт бол маш хязгаарлагдвал ялангуяа Монгол энэ салбарт бол энэ бололцоо бол байна тийм учраас Батгэрлийн хэлсэн шиг манай залуучууд 25-аас хойш насны залуучууд бол санаж удах юмгүй энэ салбарт ороод ирээрээ стил маш их бололцоо байгаа. Энэ салбарын агентийн бизнесийн гэдэг юм уу одоо зах зээл ханаагүй байгаа. Зөндөө орон зай байгаа. Тэр ийм сайхан бололцоо байна шүү. Тэгээ Keller Williams та бүгдийг хамгийн богино хугацаанд сургалт коучинг системээрээ мэргэжлийн агент болох ийм одоо бэлэн одоо дэмжлэг платформ бэлэн байна. За ингээд өнөөдрийн OP Live маань дуслаа. Тэгээ намайг Одсрон гэдэг Keller Williams Mongolia-гийн франчайз эзэмшигч байлаа. За тэгээ дараачийн одоо лайваараа уулзлаа. Баяртай. Тэгээ та бүхэнд амжилт хүсье. За бүгдээрээ баяртай.